хүмүүс байгаа. Бид хаанаас гарсан хэн гэж юм бэ? Ер нь хүн гэж юу юм бэ? Ер нь Монгол хүн гэж юу юм бэ? Бид яагаад ийм байсан юм бэ? Агуу их Чингис хаан, агуу Модон шаны ухаа, хүчирхэг Монгол улс гэж яриад байдаг. Гэтэл тэр хүчирхэг мөн чанар чинь хаа байна? Өнөөдөр бид яагаад ийм болсон юм бэ гэж маш их олон асуумж байгаа. Гэтэл бид бүхний агуу дээдс өвгдүүд маань тэнгэр их заяатаа тэний өмнөх уудам нутагтаа асарлах тех заяаны агуу их бүхнийг аг биендээ шингээсэн уудам минь орчин ертөнцийг уурах тархиндаа багтаасан ийм эрхэн нандин хүмүүс байжээ. Гэтэл өнөөдөр бид нар хов хэрүүл ярьдаг, хоорондоо биендээ атаачдоо шидэлцдэг, агуу их дээдсийнхээ үйл хэргийг үгүйсгдэг, аав ээжийнхээ ачиргаалыг үл тоодог. Монголчууд бие биенээ дээш нь гахаар татан унгаадаг тамийн догооны үйл гэдэг. Манжууд бид нар суулгаж өгсөн тэр чипээр амьдсаар иржээ. Гэтэл Монгол хүн маань өөжөө талбар сэтгэвтэй, ухаалаг нинжин зантай, бие биендээ тусдаа, ядарсан зүсэрсэн дэмтэй, яруу ихшгэлсэн хүндэтгэхтэй хамтдаг. Ийм сайхан нандин харилцаатай гэгэн ардын байжээ. Ингээ та бүхэндээ өнөөдөр энэ сайхан гэгэн зам мөрдөл тэнгэр эрдэм орчин үеийн шинжлэх ухааныг хослуулж Монгол орчмын язгуур их ухааныг бий болгосон Монгол улсын ардын багш шинжлэх ухааны навьяд ажилтан дэлхийн хэмжээний Эйнштейний нэрийн шагналт доктор профессор Одвин Цагаушига хүндэтгэн өрье. өнөөдрийн мэндийг дамжуулъя. Тэнгэрийн мэндийг хүргэе. Монголчууд хүмүүст өнөөгийн үеэс хүчрэг мандаж гөх Монголын улаандаг нам руу ич одоо хөгжлийн шин шатанда эргээд бид тэр их одоо дээдсийн хүч гавья зориг золбог нэвтрүүлэх цаг болжээ. Яагаад тэгэхээр бид бол Тэнгэрийн нэгэн хүн байсан тэр үеийг алдаж байсан учраас бид энэ одоо эзгүүрч байгаа юм. Тэгэхээр энэ эзгүүрхийг арилгах гол зам бол юу вэ гэхээр энэ Тэнгэр эрдмийн шинжлэх ухааны үндсийг олох ёстой байгаамаа. Энэ шинжлэх ухааны үндэс нь квантын физик гэдэг юмнаас гарч ирж байгаа юм аа. Тэгээд ийм учраас би энийг та бүхэнд баярлаж байна. Өнөөдрийн энэ хурд бол монголчуудын эргэж эрт дээр үеийн өвдөд синхэн тэнгэр заяа гэргүүлж авах их үүлийн галыг асааж байгаа үйл гэж бодож байна. Энүүд та нарын зэрэгцээ манай өвөг дээдсийн онго тэнгэрүүд бүр дээд тэнгэрийн гэгээ чигсэн оролцож байгаа гэж бодож байна. За хүчтэй манай энэ дотор удхан зарим хүмүүс олон байгаа бах тэднийг ураарай. Энэ өдрөөс эхлээд Монголын их нэгдлийн гараа ирсэн гэж би та бүхэндээ хэлэх байна. За миний тэр урдлыгаа гаргачаарай. Би сая зорилгоо хэлчихлээ. Зорилго урдлын алсын зорилго гэдгийг эхний хуудсыг алсын зорилго өвөг дээдсийн агуу үйлсийн цэнгэр замбар арга туршлагын квант тулгуур үндсийг тодруулаад хүмүүний даяаршил сахим нано био дэвшилттэй нийлүүлвэл Монголын хөгжлийн зам тодорно. Ингээд та бүгдийнхээ оюун санаанд бидэнд нэмж ирсэн онго тэнгэрүүдтэйгээ хамт Монголын хөгжлийн энэ зам мөрийг гэртүүлэх лекц хийж байна. За тэр урд дараагийн юугаа хараарай. Тэр буцачаараа заяа. Буцачаараа.
буцаагаараа өдөрж байгаа хүн аваа. Буцаагаараа энэ дараа дээд тэнгэрээс заяа төрөсөд гэж юм бэ? Энэ нууц тавчаад энийг мэднэ үстэй. Дээд тэнгэрээс заяа хийдэг бол тэнгэрээс хүний заяа жаргал тавилан газар дээр цэцгэлүүлж чадсан тэр хүмүүсийг хэлж байгаа юм. Энэ бол ганцхан монголчууд энд хүрсэн юм. Монголчууд энэ заяаг эдэлж дэлхий дээр өнөөдөр шинжлэх ухаан хүрхгүй байгаа тэр эрдэмийг хөгжүүлж нүүдлийн их соёл хөгжүүлж чадсан юм. Тэгээд түгээрж барахгүй энэ төрд улсыг анхудаа байгуулж дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж дэлхийн хуурай газрын элгэн дээр морь дуурайгаар тамга тавьж дэлхийд тэнгэрийн шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө аян дайнд мордож байсан юм а. Монголчууд хүнийг дарахын төлөө яваагүй, эд хөрөнгө цуглуулахын төлөө яваагүй. Монголчууд бол тэр дардагдсан хавчлагтай энэ суурин ард түмний дарангуулын засагт байгаа сургууль ард түмэнд тэнгэрийн дэг, тэнгэрийн засаг, тэнгэрийн шударга ёсыг нэвтрүүлэхийн тулд явсан юм а. Энэ их хамяаг байгуулсан ард түмэн хэн бэ? Манай монголчуудаа бид бахархах ёстой. За энэ одоо би нэг чэйж бодлого бодуулъя. Тэр загсаа гаргаад өгөөрэй. Тэр загсаа гаргаж хараад энэ усан дотор загас одоо сүргээрээ бүжиглэж байна. Агаарт шувуу сүргээрээ бүжиглэж байна. Дорнотын танд цагаан зэр сүргээрээ давхиж байна. Хэн энийг жолоодсон бэ? Зөв тэнгэр бэлэг тэнгэр. За зөв гэхээр арай нэг багахан сонсогдоод байна. Бэлэг тэнгэр. Дээд тэнгэр гэдэг чинь дээд оюун, дээд орчлонгийн оюун ухааны ориг тэнгэрд байна. За тэгвэл энэ дараа яхнаар тэгвэл монголчууд тэнгэрийн нэг хүн энүү шиг болжээ. За ийм чадвар олгож тэгвэл монголчууд энэ загснаас югаар ялгаатай юм? Хүнд байгаа онцгой чанар юу вэ? Юу гинэ? Бүтээж оюун ухаан. Оюун ухаандан сэтгэгээд тэгээд түүнийг дээд ууд үйлсийг бүтээх төрөг заяаг буулгадаг юм а. Энэ бол монголчуудын эрдэмийг ханаас авчиж юу? Тэнгэрээс авчиж. За хоёрдугаарт нь хэн загас шиг болгосон бэ? Загас шиг, шувуу шиг тэгж тэнгэрийн нэг хүн зангидаж өгсөн арга нь юунд байна? Оо дахих. Хэриос энэ бол ширээ тохиолдолд наглаа сууж болохгүй. Багшийн урдаас цагч харж хоосон сав мэт эрдэмийг уудлаа гэдэг энэ Европын номноос өөрөө. Энэ бол дээр тэнгэр байна. Дор хөрс газар байна. Хажууд миний бэлэг долоон автомон байна. Эднээсээ суралцсан гэж нэгэн заяагаар ийм учраас монголчуудын эрдэм бол чэйжлүүлдэг эрдэм биш ямар эрдэм байсан байв. Тэнгэрээс заяа тавлингийн буулгасан заяа тавлингийн хэрэгжүүлж чаддаг ийм чадвар байсан байна. Таны энэ хэлж байгаа чинь худлаа байхаа. Худлаа гэж хэлэлтэй. Худлаа гэж хэлэх ёстой. Европын энийг худлаа гэнэ. За манайханд энийг худлаа гэдэг хүн их олон хүн байгаа. Тэр хамаагүй. За тэрнийг зөвхөн би одоо батлая. Физикийн шинжилгээ ухаанд энэнийг худлаа биш гэдгийг баталсан байна. За юу? Тэгвэл
оюун ухаан хаанаас ихтэй юунаас үсэлтэй гэдгийг одоо цугаараа харах уу? Харъя. За тэгье. Харъя. За нууцад тайлбартай өнтер гэдгийг бийж байгаа. Нууцад тайлбартайгүй нүнэн. Одоо бид тайлна. Тайлаад бид Монгол улсаа хөгжүүлнэ. За юу? Бүгдээ биднээс эхэлнэ. Өнөөдрөөс. За цаашаа явчихаарай. За ам сүнсэн. За тэгвэл эхлээд би ам сүнсийн юмны дотор